ашка бичлэг авч шүү дээ. Аав миний дуусаад чи тийшээ ойлтоошгүй. Сүүлийн өдөр гэхэд бүр мотоциклаа чирж оруулж ирсэн шүү дээ. Тэгээд медаль авсан. Тэгээд хаяа тэрийг госон жоохон Монголоос надад эсвэл үнэрт чинь. Тэгээд сүүлд нилээд авч явж чадахгүй. Тэр дуусаад тэрийг сүүлдээ жоохон хоногшоод харин савын үнэртэж байна. Жижиг нэг өрөөнд 2 ормортой. Тэгээд 4 хүн чинь хуруудж байгаа л хин шалан дээр унтаа шитэл. Тэгээд камерын дээр харагдаж магадгүй. Энэ ясан дээр ингээ гараад ирсэн байгаа. Хүнд бүр төрсөн ах бодлоо шүү дээ. Эс авахч өөр шүү дээ. Хадлаа ирсэн манай cousin гэдэг. Сэтгэл гэх юм бол маш сайхан байна. Яг гэх юм бол 7-8 сараас хойш мөрөөдсөн зорьсон хийжсэн, бичижсэн ажлууд маань амжилттай сайхан болоод ирсэн. Тэгээ олон сайхан хүмүүсийн дэмжлэг, туслалцаа, ивент тэтгэлийн ачаар 2 дахь удаага арталтан гарсан байгаад бол маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээ нөгөө талаасаа жоо өсгөлэн байгаа. Дахиад нэг Дакарт илүү томыг зориод явах юм бол боломжтой гэдгийг харсан. Тэгээд зарим хүмүүс нөгөө миний бичлэгэн дээр болохоор зарим хүмүүс юу вэ дахиад явах юм ахаа дэмжихгүй шүү гэсэн нэг 1000 хүний сэтгэлээс 1-2 үнэт юм хар сэтгэлүүдээс байгаа. Тэднээс нэг талаасаа бас сонирхолтой. Уралдаануудаа бол ороод явсан байгаа. Тэгээд хажуурнаас мотоциклтэй гарах орох бэлтгэлүүд бол явж исэн. Тэгээд тэрнээс хоошоо болохоор инх төмөр гэж багш байгаа. Наг урдан бэлтжсэн. Инх төмөр багш дээрээ бас биеийн бэлтгэлээ хийгээд тэгээд жоохон биеийн асуудлаас болоод өөрчлөлт ширэн бэлий дээр бас өөрчлөлтөд явсан. Тэгээд боксing илүү ачаал авсан, кроссфит тал руугаа чиглэсэн бэлтгэлүүд бас явсан. Тэгээд илүү бас л бэлтгэл маань бас л жоохон дутуу юм шиг санагдсан. Илүү дахиад бүр өөрөө хичээх хэрэгтэй юм гэдэг юмнуудыг их ойлгож авсан да. Сэтгэл зүйч байхгүй. Бусад багт бол сэтгэл зүйчтэй, терапитэй, физик гэдэг биеийн бариатай нүд байдаг. Тэднэрсийн байлгаж болно гэхдээ мэдээж өндөр өртөгтэй. Тэгээд энээр айлуулах баг зардлаар явж байгаа учраас өөрийнхөө юмнуудыг өөрөө л хийгээ явна. Тэгээд арталтан мань бас манай багийн 3 залуу байгаа. Ерөнхий бол медиа. Тэгээд нэг нь болохоор хувийн зохион байгуулалтын юмд туслаад явчихна гэдэг манай гамбаяр гээд найз байсан. Тэдүүс маань нэг талаас сэтгэл зүй талаас нь бэлдэж өгсөн. Дээрээс нь өөрөө их уралдаж байхдаа бас өөрийгөө бэлдээл яг өмнөх нөгөө мөнгө хэрэгтэй байсан процесс, ямар хэцүү байсан, бууж өгөхчөөд буцаж сэргсэн процесс. Тэгээд энэс хэцүү юмуд байдаг шүү. Өмнөх Дакар дээр бүр мотор маань зогссон шүү. Тэрийг бодвол би ингээд урагшлаад явж байгаа шүү гэдэг зүйлүүдийг ингээд бодоод явсан. Тэгээд замдаа бас бид нар чинь нөгөө лайсинг гэдэг хэсэг байдаг. Яг шороогоор уралдахаас илүү засмалаар ингээд яг уралдах хэсэг рүүгээ дамжиж өнгөрдөг юм уралдааны хэсгүүд үүдэг. Эдгээр хэсгүүд нөгөө бид нар чинь чихвд зүүж юм сонсож болдог. Тэнгүүд л ихвчлэн Монголын төөх ч юм уу Монголын одоо хаазуудын төөх ч юм уу эдгээрийг ингээд сонсоод явхаар би хажууд нэг өчөөх юм шиг санагдаж байгаа. Тэгэл тэднээсийг нэг талаасаа бодвол тэгэл гараандаа очингооч баг хурцлагдаад очиж байгаа юм. Хална метр. Юм биднэрсийн төлөө ингэж өгч ийсэн бие золж ийсэн ийм амар хүмүүс мундаг бахархалтай хүмүүс багт би одоо хажууд нэг юм тэмцээнд орж байгаа залуу. Гээл ингээл өөрийгөө хурцлаад очино. Тэгэл ална гээл гар дунд нь бол ямар нэг юм болоод саадна. Тэгэл тэрэн дээр нэг жоохон гундах үед болж байгаа ч гэсэн тэгэл арталт нь оройн гэхэд өөрөм болцсон л зогсох жишээ нэ. Тэгэл сүүлийн өдөр гэхэд бүр мотоциклаа чирж оруулж ирсэн шүү дээ. Тэгээд медаль авсан. Тэгээд нэг талаасаа чирлж орж ирсэн хүмүүс маань намайг ингээд ойлгоод чирж орж нөгөө тамирч өөр уралдаж байгаа ч гэсэн намайг чирж орж ирэхэд нь үнэхээр их баярлсан. Тэгээд гисэн идэж яг тэгэж ингэж уралдаанаа дуусгаж байгаадаа бас нэг жоох нэг тиймэрхүү байсан. Тэгээд Монгол дийлэн өмсөд гарахаар болоод нөгөө талаасаа бас нэг жоох сэргээд ер нь сайхан тийм туршлага судалсан. Тэгээ урагшаага үйлдвэрийн багуудын тамирч үйлдвэрийн баг гэхээр манайхаа ойлгохгүй ч магадгүй яг KTM гэдэг бүр мотоцикл үйлдвэрлэж байгаа компани өөрсдөө тамирчин бэлдээ. 4 жил Дакарт уралдсан тамирчдуудаас сонгож аваад урдуур уралдах боломжтой гэсэн тамирчдыг сонгож аваад жилжингээ бэлтэж аваад сойж байгаа мөрөө тавьж байгаа юм шиг Дакарт уралдуулдаг. Юуд эдгээр тамирчтай мөр зэрэгцээ уртуур ингээд тоосонд нь ороод ч юм уу өөрөө урт нь ороод яваад ингээд байсан болохоор нэг талаасаа бүр аюу гоё байсан. Би одоо нэг 4 удирдлагатай тэгээ 100-ны 3 сартай мотоцикл унахын богинохон сартай байжснаа зүгээр дан бэлтгэл хийгээд очоод тэднэртэй уралдах хэмжээний очоод уралдаад болж ийн гэдэг чинь биднээс төрөхдөө боломж байгаа гэдгийг харуулсан сайхан жил болсон л гэж харж байгаа даа.
48 минут байсан. Тэрний 45 минут нь болохоор waypoint буюу бид нар чинь зам уншиж уралддаг. Тэгээ зарим салалтан дээр зүүн салаад титэн грац ч юм уу ингээд байдаг. Тэгээ тэрэн дээр болохоор жоохон эргэлцсэн эргэлтнүүд дээр буруу талын бариад явчихгод биднээс дайраа өнгөрөх цэг буюу waypoint гэж үүдэг. Тэр waypoint-ыг алгасч яваад тэгээ нэг waypoint нь 15 минут гэдэг. Тэгээ нийт 3 waypoint хайсан 45 минут хайсан баг. Тэгэхдээ тэрийг өөрөө хайж байгаа мэдж байгаа ч гэсэн буцааж хайж болоход надад тэрнээс их цаг зарцуулагдаад байсан учраас бол өөрийнхөө шийдвэрээр л хаяад явсан. Тэгэхээр бас оройд бас тэрийг бодохоор бас нэг талаас сэтгэл зүтлээсээ жоох хэцүү. Тэгээд тэдгэрийг байхгүйгээр ингээд тэрэнд алж байгаа цаг тэгээд дээрээс нь энэ торгуулж байгаа за тэгээд дээрээс миний мотивыг левдрээд би өөрөө янзлаад ч юм уу эсвэл ингээд манай өрчлөөд бензин нөгөө нэг шаланкаар зөөгөөд ч юм уу ингээ явсан алдсан минутыг хасаад явах юм бол миний цаг нэлээд урагшлах юм байна гэдгийг бас мэдсэн болохоор нөгөө талаасаа дараагийн уралдаанд жоо өлсгөлөө орно гэж бодож байгаа. Таньдаг залуу тулдаа надад бүр нэлээд юм юу тусалсан. Дуртай тусалсан. Тэгээд орж ирээд бүр би 3 4 ч очиж баярлаа гэж л тэгээд бусад хүмүүс зогсоогүй 2 хүн ч баг намайг өнгөрөөд гараа явсан гараа өргөж явахад. Тэгээд тэр хүн өөрөө уралдчихэж намайг ингээ авч явсан нь бол үнэхээр баяртай баг. Ерөнхийдөө бас тийм сайн хүмүүс байт юм байна. Тэгэхээр мэдээж хэрэг ухаантай хүмүүс л уралддаг л тэмцээлтэй ухаантай гүйлгээ ухаантай IQ сайтай. Тэгээд бид нар чинь мянган километр уралдаж байгаа олон саа дотоорыг давах тойрох гэдэг нэг шийдлүүдийг байн гаргаж явж байгаа учраас мундаг тамирчид байдгийг энэ жил бол нэлээд сайн ухаарсан жил. Говийн бор гэдэг нэг цай байдаг манайхан дүү. Тэр цайг шар тустай юутай шар будаатай борцтой. Тэгээ хаяа тэрийг госон жоохон Монголоос надад эсвэл үнэрт чинь. Тэгээ сүүлд нилээд явж үзэж чадахгүй. Тэр дуусаа тэрийг сүүлдээ жоохон хоногшоод хараа савын үнэртэж байна. Тэгэл явсан. Тэгтээ бас гайгүй тэгж амар бүр ягаагүй. Монгол хүмүүс ч болохоор гайгүй дасаа явчихсан. Бусад багч нь болохоор тогоочтой ардаа ван ч юм уу том тракны артлаасаа бүр ингээ кичэн дагуулж явчихдаг. Тэр нь хоолыг гараад өгч. Тэгвэл бид нэрс болохоор нийтийн хооллол хэсэгтэй. Нөгөө ажилчид нь хөвчлө ордог ч юм уу. Тэгэл тэндээ очиж хоолоо идчихнэ. Болохгүй бол хаяада гараад хоолоо идчихнэ. Тэгээд би болохоор траканд хөвчлө хоноо явсан манай багаас гаргаж өгсөн. Нэг тракын дотор 6 унтдаг. Тэгээд тэр хүмүүстэйгээ унтаад шэрлэхүүдээ шэрлээ. Тэгээ явж байгаа заримдаа жоохон хоноглоход хэцүү өдрүүд байсан. Нэгт хүүтэй өдрүүд байсан. Эсвэл нэг юм 70-90 мөрөг дээр хонс өдрөө шумуул их мэт унтчихдаггүй. Өдрүүд хэцүү байсан болохоор ойрхон жижиг мотел ч юм уу эсвэл нөгөө түрээсийн апартментууд үүд. Тийшээ угаасаа манай багийнхан надтай хамт унтаж чадахгүй учраас тийм газруудаар хоноглоод явсан учраас тэднэртэй хамт бас хоноод явсан байгаа. Тэгээ жижигхэн нэг өрөөнд 2 ор мортой. Тэгээ 4 хүн чинь хуруудж байгаа л хин шалан дээр унтаа шитэл. Тэгээд би ч уралдаж байгаа болохоор намайг бол унтал чинь нэг орон дээр манай 3 алдцдаг тэгэл. Тэгээ сайхан турсамжтай сайхан яваад ирсэн. Одоо энэ дээр ингээд харах юм бол камерын дээр харагдчих магадгүй. Би энэ ясан дээр ингээд гараад ирсэн байгаа. Энд гэхдээ надад тийм амар тэгс намайг бол хаашин татаагүй гэж бодчих. Ойлгох чангалал тейп наагаал явуулсан. Тэгээ одоо ерөөсөө номер 1 ерөөсөө хэд хоногоос шууд цаг товлоод Монголдоо ч юм уу эсвэл хамгийн ойрхон олон улсын имлэг бол Хөх хот ч юм уу хордын нэг зүгээр болвол аавна гэж бодож юм. Тэгээд дээрэс нь бас нуруунд ч юм уу хөлөнд юм уу нэг мэдрэлийн юм дарагдсанаас болоод баруун хөл тэр чигээр нэг юм 0 удаан сухаар хөл ирж байгаа шүү дээ. Яг энэ тавхаа тэр чигээр ирж гинэ л яваад тавхаа хөл. Энийгээ бас үзүүлнэ. Тэгээ сайхан ирүүл болж байгаа дахиад госон таалагдж байна. Энэ уралдаан дуусаад эсвэл өөр газар хоноглож барих юм бол очоод халиг огт төрчнийг нэггээл очоо сайхан юм яриад явцдаг. Тэгээ нөгөө баахан гадаад хүмүүсийн монголоор яриад харж байгаа юм бас муухай санддаг. Битээр бас хоорондоо заримдаа англиар ярьж байна. Тэгэл ер нь хантай байсан. Өнөөдөр инглиш шүү. Ёо ухаалтлаа, өгөх шахлаа, бензиний сав инглээ тэглээгээл цаачин бас дугуйн язарлаа инглээ өрлөө гэл. Тэгэл хоол моолоо хамт хийгээл бид нар чи хээр өчгөрөө нэг тийм шууд билээ холбож байгаа халааж барьдаг тийм өөрөө халдаг төхөөрөмж ашигладаг. Тэгээ майхан цайхан өөрсдөө барина унтах мишо гэднэрээ ингээд оруулаад унтдаг. Тэднэрээс жоохон жирэхэд итгэвсэн юм ярих хэв. Тэгээд тэгсэн юм яриа суусан чинь хамаагүй л ирдэг. Тэгээ сайхан ярилцаал. Тэгэл халиг ах анхныхаа удаа орчих шүү дээ. Амар явж байгаа хэвээр манай ах мах. Нэг хүнд бүр төрсөн ах годлоо ирт.Ээс авахч өөр шүү дээ. Хотлоо ирсэн манай cousin гэдэг. Тэгээ сайхан нэг нэрээ тоглоол гэсэн сайхан явсоо их хантай байсан.
өмнө явсан Мондаг ах нарын амжилтыг хоёулаа давхар эвдээд тэгээ бүр үйлдвэрийн багийн тамирчтай бүр ингээд мөр зэрэгцсэн явсан сайхан жил байл. Нэгдэх юм бол 6 уншлалтан дээр туршлагатай болсон байсан. Тэгээд зарим дундын барай ч юм уу бензин цэнэглэлт өглөөний карт гэл тэрэнд чинь нөгөө нэг Монголд болдгоо биднэрсийг мэддгүү нөгөө процесснууд аюу их явагддаг. Жижигхэн ч бай том ч бай. Тэгээд тэднэрсийг бүгдийг мэдчихсэн болохоор илүү туршлагатай байсан. Тэгээд цаг алдахгүй. Тэгээд дээрэс нь мотоцикл хувц сунаар бэлдэх шалгуулах юм уу та мэдчихсэн учраас ямар ч нөгөө цаг алдалгүйгээр шууд бариад явах эсвэл заавал ийм юм хэрэгтэй байна. Энд тэндээс аавна гэсэн нэг иш тийшээ явдаг ч юм уу, барьдаг ч юм уу, тийм юмуд байхгүй учраас тэрнүүдээр их туршлагатай байсан тусалсан юм болоо гэж харж байгаа. Яг би тэнд очиод бүх гарсан байгаа мөнгө юм бол бараг нэг 490 сая орчим төгрөг. Одоо энэний ардаас нэг мотоцикл эвдэрсэн, солих юмнуудын инвойс тэгээд нэг GoPro би нэг сүүлийн 2 өдөр ашигласан. Тэрний төлбөр ардаас нэг хэдэн гэхээр нэг 510 сая төгрөг бол зарцуулагдаж байгаа. 510 гаруй сая төгрөг зарцуулагдчихын тэмцээнд орж байгаа. Тэгээд энэ дээр зөвхөн би биш. Манай арын багийн 3 хүний тийшээ явах зардал, хоноглох зардлууд, машины түрээс тэгээд Дакарт орохдоо нэг юм скан хийдэг буугчдаг. Тэр буугч жишээ 14 хоногийн турш тэр хүмүүст авахд бол 4,000 евро нэг хүний 4,000 евро өгч орсон гэл зардлууд маш өндөр байдаг. Тэр зардлуудаа ерөөхдөө хүмүүстэй бас ойлгуулаа бичлэг дээр ч гэсэн ярьсан. Тэгээд олон хүмүүс бас мэддэг болцсон баг. Магадгүй дараа чинь явах тамирчтай надад ч илүү амар юм болов гэж бодож байгаа. Техник дээр маань л надад айгүй дутагдал байгаа болов гэж харж байна. Би чи яг таг сток гэж ярьдаг. Үйлдвэрээс гарсан шууд мотоциклээр уралдаж байгаа. Тэгэхгүйгээр илүү нэг жоохон тоногтой байд юм уу эсвэл урд амортизаторын тоногтой, илүү хурдлах боломжтой тийм илүү бэлтгэгдсэн тийм техникийг дээр уралдах юм бол би илүү сайн явах. Тэгээд тэн дээр гарч байгаа зардлууд маань ингээд бүр ингээд асуудалгүй гараад ирчдэг. Тэгээд дээрээс нь би энд явах гэж сая 8 сараас хойш би 100 гаруй бичлэг хийсэн байлээ. 130-40 бичлэг хийсэн. Тэгээд энд зарцуулж байгаа цагаа би ууг нь мотоциклээ унаад бэлтгэлээ хийгээд зарцуулж ивэл бас илүү дээр. Тэгээд шууд утгаараа юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр мөнгө санхүүгийн асуудал маань цэгцрээд ингээд энийг маань цэгцэлдэг нэг хүн байгаад ингээд явах юм бол илүү жоохон албан ёсны бүр гоё мөрөн ажиллая гээд мөрөнгийн арын баг ажиллая хийгээд ингээд явчих бол бас гоё юм болов уу гэж харж байгаа. Жишээ нь нэг компанид уулзах байт юм уу би очино. Нэг бичлэг хийх үед юм уу би орох хэвээр нэг гэрээ хийх хэвээр би гэрээгээ хийн. Тэгээ юу ярих хэвээр яаж би буцаж нөгөө компанид ашигтай байх талаар санал тавих уу гэдгийг би бодох хэвээр юм. Гэтэл бүх юм дээр ерөөсөө мөрөн мотоциклэн дээр ямар хуулах гэх юм мөрөн хийн. Тэгэл ингээд бүх юмнууд ерөөсөө надаар хийгдэж байгаа. Тэнд очихын тулд очиод багийнхныгаа оруулах зардлын мөнгө би мөрөн өгнө би ингээд яах хэвээр ингэхгүйгээр илүү юм гоё багийн зохион байгуулалттай байгаад тэгээд илүү нөгөө мотоцикл маань бүр илүү мотоциклийг л өсч чинь ерөөхдөө бол бүр ингээд амортизатор нь илүү сайн тэгээд одоо бас байж болох бусад жижиг сажиг тэр тоногуудыг хийгээд илүү амжилтыг үзүүлэхийг л одоо хүсэж байгаа учраас тэр талаасаа тэгтээ энэ бүгд чинь нөгөө шууд утгаараа яг мөнгөтэй л албац. Тэгээ одоо миний уралдаан яг Дакараар дуусахгүй. Одоо Монголд 40 сая уралдаан болон гадагшаа бас 3-4 уралдааныг төлөвлөсөн байна. Тэгээд эдгээр уралдаануудад ямар нэгэн байдлаар хамтран ажиллах. Тэгээ миний мөрөнгийн пэйжээр дамжуулаад, миний хийдэг зүйлсээр дамжуулаад өөрсдөө компанийг байгуулахыг сурталчлуулах. Би бол байж чадлаараа бүх чадлаараа сурталчлан таниулна. Тэгээд энэ дээр бас хамтран ажиллах ч үгүй юм байгууллага хамт олон байгаа бол одоо миний пэйжээр дамжуулаад надтай холбогдож болно шүү. Тэгээд энэ дашрамд бас намайг Дакар 2026 уралдаанд явахад ивент тэгсэн байгууллагууд байгаа. Тэгээд энэ байгууллагууд чин сэтгэлээсээ маш их баярлаа. Тэгээд бусад одоо зардлууд маань болохоор манай пэйжийн дагагчид болон намайг дэмждэг олон ах эгч нарын дүүнэрийн одоо дэмжлэгийн мөнгө санхүүгаар бол би явсан. Тэгээд
энэ хүмүүстээ бол юуны төрөнд маш их баярлалаа гэдэг хэлмээр байна. Одоо та түгээр миний мөрөөдөл болон манай багийн хийж байгаа зүйл бусдад харуулгасан зүйл тэгээд миний өнөөдрийн хийсэн багч гэсэн амжилт бас бусдад одоо дараачийн үеүүдэд гэрэлтгийгээ өгсөн байх магадгүй гүүрэн болоход багч гэсэн тусалсан байх гэж харж байгаа. Тэгээд энэ үйл хэрэгт оролцсон бүх хүмүүстээ бол маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна.